бид тэр хэмжтэр өрөөд ирсэн байна. За яа. Тэгээд энд ингээд нөгөө тэргээ ингээд төгжээд чарлаа тавьчихдаг байгаа. Тэр минь нэг зэц яцгэма цум ацткам. Тэргээ алдахгүй тул эхлээд тийшээ авъя. За наашир кам. Хоёул бүх юм авцсан юм чи одоо эмчрэг орно. За яа. Наашир та. За энэгээр шатаар. За. Оо мундаг. Тэлмэн тэгээд 3 нас өрөх гэж байгаа учраас 3 насны юу хийх 3 насны шинжилгээ өгөх хэрэгтэй байгаа. Тэгээд бүхэн зүгээр байна гэдэг. Тэгээд нэгэ 2-оос 3 насны хооронд үзлэг хийдэггүй. Тэгээд одоо 3 нас өрөх гэж байгаа учраас үзлэгэндээ орохгүй явчихин яах юм бэ хаа мэдээ харж зөөлөх байх та. За одоо тэгээ маска зүгээд хийх. Заавал масктай байх хэрэгтэй. Үзүүлчлээ одоо тэгээд гараа явчих. Одоо тэгээд гэртээ харах чинь тэгээд алхаад явчихвал унтчих واخ гэж бодоод тэгээд алхаа явчих. Гадаа сайхан бороо ороод. За сайн уу. Бүгдэнд удаан уулзаагүй минь. За өнөөдөр юу авах гээд тайдтай удаан уулзаагүй байна. Тэгээд удаан уулзаж бичлэг оруулаагүй учраас энэ удаа бичлэг хийгээд тэгээд 2 бичлэг араас нь хийдэм үү гэж бодож байна. Тэгээд өнөөдөр яах гэж байгаа вэ гэхэд би одоо сая нүрээ угаач гэдэг нь усанд орчоод үсээ юу хатаачаад тэгээд одоо ингээд нүрээ будаад дөнгөж будаж дуусаагүй нэг 60% дээр явж ийнэ гэдэг юм уу. Тэгээд юу авах юм? Амгаб дээр өнөөдөр гарч ажил хөөцөлтөн. Тэгээд тэлмөнийг төр зүрийн уг анид нүлтэйгээд тэгээд ажил хөөцөлтөж тэгээд буцаж ирэх байгаа. Тэгээд уугийн өнөөдөр амарч байгаа. Маргааш бас амарна. Тэгээд өнөөдөр дүүгээ хараад үг гээд гуйцсан байгаа. Тэгээд өглөө одоо 11 гээд бид тэр гэрээсээ гарна. Тэгээд одоо өглөөний цаг болж байна. Тэгээд нэг тиймэрхүү тэгээд та тэгээ бас хамт авч явдаг юм уу? Ажлаа дуусгачаад. За тэгээд удахгүй болцъя. За бид тэр ажлаа бүтээчээд тэгээд энэ кино үзгээд 3 кино үзгээд тэгээд ороод ирсэн байна. Уугийг дүүгээ харчаагээд орой хүртэл харчаагээд тэгээд боломж олцсон дээр нь бид тэр кино үзгээд тэгээд манай амк айгуу киноны хорхоотой байгаа. Тэгээд өнөөдөр энэ өдрийн кино жоохон яг кино юунд нь биш энэ лаунжд нь гарч ийн гэд бид тэр үзэж байгаа кино. Тэгээд бид тэр лаунжд ороод ирсэн байна. Хоёулаа үзэж магадгүй юм шиг байна. За айгүй хөвгчлээ юм болсон. Би нөгөө юу аж ин яриагаа давхар бичиж гин. Яг гэхээр нөгөө кино эхлэхээс нэг 10-20 минутын өмнө кинотеатрт айгүй чанга дуунууд гардаг да. Тэгээд тэрнээс болоод би тэрийн яриа айгүй сонсогдсон байсан. Тэгээд баруун сонсохдохгүй тэгээд би одоо яриагаа давхар бичиж гин. Амндал би тэр өөний хөвгчлээ юм арай л инээд чөөрөлтэй байсан. Тэгээд тиймэрхүү. За бүгдээрээ сайн уу гэртээ ороод ирлээ. Тэгээд зээж нь энд ясаас юм зээж нь хамт явъя. За. Тэлмэн энд зурагт үзэж чинь намайг нүрэ амаа угаах гад хууч мөртөө солих гэж байгаа оронд. Тэгээ юу асаа? Ээчин жаахан сул тавьдаг юм уу минийхөө? За сул үзчих заа. За ээж нь энд нь сууя за. Энэ хажууд нь сууж байгаа л ярихаас тэгэхгүй бол манай хөдөж байгаа юмнаас айгаад байгаа шүү. Уг нэг тийм сүртэй юм гараагүй. За тэгээд ороод ирлээ. Тэгээд юу болсон? Кино үзчихэд тэгээд нэг Доктор Стрэнжийн дараачийн анги гэсэн үг. Тэгээд мультиверс ямар юм ч гэлээ Madness гэлөө. Би ч нэг үзсэн киноных нь нэрийг сайн сандгүй байхгүй юу. Тэгээд хэзээ хугацаанд дураа бас нэг үзсэн киногоо мартчихна. Дахиж амка бас надад үзүүлэх гээд байдаг байхгүй юу. Тэгээд за 2 цаг гарангийн кино байлээ. Тэгээд гоё лаунжид үзсэн. Тэгээд ер нь нэг бодсноос нэг их хүн байгаагүй.
нэг 6 7 үзсэн юм уу да? Тим кино. Тэгээд өгийг сая орж ирээд гэрлэн явуулчлаа. Манай өгийн хөрхи амтаа амарс өдрөө хүүхэд харж өгөөд өөрөө энэ юу амралтын өдрөөр нь юм хийлгүүлээгүй. Тэгээ маргааш бид тарин Лаксембург орд юм уу гэж яриад байж гин. Гадаа гой дулаахан ерөнхийдөө 20 гарan гараад өнөөдөр баг 28 байсан уу яасан. Маш халуун өдрүүд байгаа. Тэгээд маргааш тэлмэнд баг сандал шорт бүлхэнд нь оруулах юм уу гэж бодож байна. Тэгээд амкийн ганц амралтын өдөр юу байх вэ? Ерөн зүгээр нэг цаана нь хэлээд би тэр гадуур ажиллаа амжуулах хэрэгтэй гэж хэлээж хүлээ аваад тэгээ би тэр ажиллаа амжуулчаад тэгээ буцаа ирэх юм бах гэсэн чинь амка хоёлаа гоё намайг амарч байгаа юм чи хоёлаа гоё юу хай гэд бацаанд явъя гэд тэгээ шууд уугээрөө залгаад чи завтаа бол дүүгөө орой 6 хүртэл хараад үг гэд тэгээ би тэр гарч хоолнд орчоо жоохон билар тоглоод тэгээд кино үзсэн арай тэгэл 6-аас өмнө ирэх шүү дээ бараг 6 гэлэрүү дээ тэгээд одоо утгуунт тийм үү? Айгу хятарч байна. Энийг үзэх юм за минийх. Телефон тэгээд арай үед өдөр унтгаа хэлсэн байгаа. Арай нэг гадаа тоглож моглоод тэгээд 100 бараг болж байгаа учраас байнга хэлсэн дээр. Яасан гинэ? Чиний чинь тутал юм гадагч ш. Оо за. За нэг тиймэрхүү манайхаар тиймэрхүү сайхан тэгээд арай үед ерөнхийдөө аяг бичлэг ороогүй байгаа. Уг нь бол би нөө бичлэгээ засаад байгаа чинь тэгээд оруулж өгч. Оруулж амжуулах нь өдөр чингээ. Яасан? За. Нөгөө бичлэгээ янзалж амжихгүй нөгөө тэлмэнтэй гадуур бараг 4-5 цаг гадаа өглөөний цагийн уугаал авч гараал буцаж орж ирээл өдрийн хоолоо игээл хоолыг өчөөл буцаж авч гараал тоглоод тэгээд байсан болохоор тэгээд бичлэгээ засч чадахгүй тайдад оруулж чадахгүй байсан. Тэгээд юу арай унтахынхаа өмнө одоо тэгээд цаг зав гаргаж байгаа засаад тэгээд оруулдаг юм уу та. Тэгж бод чинь тэг орой би ч нэг гадуур тэлмэнтэй байсараа нэг ядраа тэгээд шууд тоолоо ичээл тэгээд жоохон байдж байгаа л тэг унтаад өвтдөг болохоор завгүй байла. За тэгээд одоо 100 болж байгаа юм чинь тэгээд гой бичлэгүүд орох байх гэж найдаж. Тэгээ би ч дандаа нөгөө хүүхдтэй гадар байгаа болохоор бас дандаа тэгж бичлэг хийгээд чадахгүй ямар нэг юм давтаал бичээдэй л тэнэш. Тэгээд энэний өмнөх бичлэг болохоор юу амка нэг амарсан өдөр байгаа. Тэгээ бид бүт өдөржингөө басаа явсан өдөр байгаа. Тэгээд тэр бичлэг орно. Тэгээд дараа нь энэ бичлэг орно гэсэн үг. Нас манайх ингээд нөгөө гэрт халуун тэгээд гадаа бас халуун байгаа учраас хамаг нөгөө цэцгнүүдээ гэрийн ургамлуудаа ингээд гадаа гаргаад тавьцсан. Тэгээд энийг нөгөө скутер талд явахгүй болохоор юу гад айгүй хурдан наран чарагдаал тэгэл навчнууд нь түлхтээд мод юу очдаг өгчдөг. Тэгээд энийг гайгүй энэ балконыхын ширээн дээр тавьцсан. Тэгээд гайгүй ургаад байгаа. Тэгээ манай гэрээр сэн сайхан гэвэл манайх нэг юм сандал авсан байгаа. Тэгээд манай хуучин сандалууд эвдрээд хөлнө. Нөгөө төмөр байсан учраас нөгөө ганалсан хэсэг нь ингээд салаад тэгээ ингээд модон хөлтэй сандал авсан. Тэгээ хэдэн өдрийн өмнө ээжүүдийн баярын өдөр болсон байгаа энэ Австрт. Тэгээд манай нөхөр ингээд цэцэг авчирсан надад одоо энэ ингээд баг төлөвнүүд нь энэ Монголоор нэг алтан зул цэцэг нь айгүй хурдан өгч чинь. Тэгээд энд хүрхэн сарнаа марнаатай. Тэгээд амка орж ирэхдээ хүүхдэд дуудаж жагаад хөө чи наашир гэж жагаад тэгээд хүүхдтэй бариулаад өгчээсэн. Тэгээ хөөхөн манай хүн чинь бас гайгүй хөөхөн. Манайхаар гэвэл тэгээ нэг тиймэрхүү сэн сайхан дайна. За тэгээд манай энд одоо хараад чинь тэгээд унтъя да. За тэгээд бидний бичлэгийг дандаа үздэг та бүхэндээ баярлалаа. Тэгээд шинээр үзэж байгаа хүмүүс байгаа бол subscribe дарж хэмжээгүй хэдэн. Тэгээд subscribe дараарай. За тэгээд дараагийн бичлэгээр дахин уулзлаа. Баяр таа.